НТВ-ийн мэдээ танд шударч байна. Дараагийн мэдээ. За наадмын хуйшуурын зөвшөөрлийг 3.5 саяас 10 сая төгрөгөөр дамлаж байна. Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчлэгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 1-ээс 3-ны хооронд цахимаар авч дүүргүүд сонгон шалгаруулалтыг хийсэн юм. Харин хуйшуурын үйлчлэгээ эрхлэх зөвшөөрлийг иргэдэд олгохгүй зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгож байгаач дамлах болон заллах гэмт хэрэг гарч байна. Наадмын хуйшуурны зөвшөөрөл зарна гэсэн үү? Тэгвэл 10 сая гэдэг байхгүй юу? Хөөдлөө хандлахаас 7 сая. Тэгээ баталгаа хийгдээс баталгаатай. Энэ хөөдлөөгийн зүгээр ахтаа одоо энэ зөвшөөрөл нь байгаа дээ. Яг нөгөө нүүр одоо нөгөө хамгийн ихний хэлний гэдэг байхгүй юу? Тэгээд яг голыг гэдэг. Сая та бүхэн хуйшуурны зөвшөөрөл зарж байгаа иргэний яриг сонслоо. Тэгвэл хуйшуурны зөвшөөрөл авахар тохирсон ч иргэн байлаа. Ари хүнээс авна гэдээ ярьсан байгаа. Тийм үү. Үүний ер нь ямар хөө ах шиг байна? 3.5 тал биш тий. За. Биднес боохгүй л гэдэг. Цэнгэлтгээр авсан гоо. Аж ахуйн нэгжээр авсан юм билээ тэр хүн. Энэ бол найдвартай л байна. Одоо бол мандат энтер авдаг дээрээ л явчих. Харин албаныхан хуйшуурны зөвшөөрлөлтэй холбоотой залингийн хэрэг гарч байгаа учраас дүүргүүд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэсэн юм а. Системд бүртгүүлсэн шалгарсан аж ахуйн нэгжүүдээ за яг төв цэнгэлдэх хүрээлэнд одоо 9-нд байрлах за хуудлаа одогт одоо бас мөн 9 өдөр байрлуулахаараа яг энэ үедээ болоод бид нар системд илгээсэн бүртгэлийнхэн дагуу тулгаж мандатаа олгож байгаа. Тэрнээс өмнө ямар ч одоо аж ахуйн нэгж иргэний мандат бол тараагдаагүй байгаа. 2024 оноос эхлэн хуйшуурны зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгож, мэргэжлийн тоогоочтой байх, ажилтнууд нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байх шаардлага тавьж байгаа юм. Энэ жил төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчлэгээний 204 цэг гарах бол хүү 7 удагт 278 цэг байрлана. Ингэхдээ төв цэнгэлдэх хүрээлэнд Хаавал, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн, хүү 7 удагт Сонгойрхан, Баянгол, Сүхбаатар дүүргийн аж ахуйн нэгжүүдийг үйлчлэгээ явуулахаар хуваарлжээ. Дүүргүүдэд дунджаар хоол үйлдвэрлэл үйлчлэгээний 50 орчим зөвшөөрөл олгож байна. Хуйшуурн дээр бид нар 90 орчмоос 34-ийн одоо сонгон шалгаруулах. Худалдаа үйлчлэгийн дээрээс нөгөө 78 үүсэлтээс зөвхөн 7-ны сонгон шалгаруулах. Ийм квоттой байгаа. Тэгэхээр бид нар болж өгвөл одоо нөгөө энэ хуулийн хэрэгжилтийг хангаж иргэдийг одоо гомдол саналгүй байлгах үүднээс л бүхэл төрлийн яг энэ батлагдсан энэ тушаал дээр баталж ирсэн энэ шаардлагуудыг л хангуулах дээр ажиллаж байна. Сүхбаатар дүүрэгт бол нийт бол 42 хоол үйлдвэрлэл 10 худалдааны одоо шийдвэр худалдааны зөвшөөрөл олгохоор шийдвэр бол ирсэн. Үүнээс бол манайх бол хоол үйлдвэрлэл дээр бол 30 за юун дээр бол нийт бол 39 үсэлт ирсэн хоол үйлдвэрлэл дээр. Тэндээс бол шаардлага хангасан 30 аж ахуйн нэгжийг сонгож шалгаруулсан. Худалдаан дээр бол нийт бол 10 юу шалгаруулах ёстой байтал бол нийт бол 23 ирсэн. 23-аас бол 10 шаардлага хангасан иргэнийг бол худалдаан дээр шалгаруулсан байна. Наадмаар худалдаа үйлчлэгээ эрхлэх зөвшөөрлийг захин болгосноор дамлан зарах асуудал зогссон гэж байгаач бодит байдал захин орчинд зарах үүсвэр байна. Харин албаныхны хувьд залингаас сэргийлэхийг сануулж байна.